сонсогчдоо энэ өдрийн мэнд хүргье. Тэгэхээр Октийн подкаст энэ удаагийнхаа дугаартаа хүүхд төвчлийн энэрл төвөөс та бүхэнд хүрч байна. Тэгэхээр 2024 оны 2 дугаар удиралд бид нэр хөгжлийн бэрхшээлийг яагаад ойлгох ёстой, ялгаатай байдлыг бид нэр ер нь яагаад ойлгох ёстой юм бэ гэсэн сэдвээр цуврал подкастын дугааруудыг бэлтгэхээр төлөвлөд байгаамаа. За энэ хүрээндээ бас подкастынхаа зочныг урьсан байгаа. За сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргье. Сайн байна уу? Өдрийн мэнд хүргье. За манай подкастын сонсогчдын хувьд бол дийлэнх нь өсвөр насны хүүхдүүд байгаа. Тэгэхээр та тэдэнд эхлээд өөрийгөө танилцуулаач те хин гэдэг ямар учиртай өнөөдөр манай подкастт орж ирээд мэдээлэл өгөх гэж байна вэ? За баярлалаа биднийг зорж ирсэн. Намайг Туяа Жаргал гэдэг өсвөр насны одоо 3 хүүхэд маань гурлал баг өсвөр насныхан мөн. За 3 хүүхэдтэй 2 хүнийг охинтой тийм ээж байна. За дунд хүн маань одоо 19 настай оюуны бэрхшээлтэй залуу байгаа. За тэгэхээр энэрл төвийн одоо үйл ажиллагааны талаар дахиад товчхон мэдээлэл өгнө шүү дээ. Тэгээд ер нь яагаад та өнөөдрийн энэ энэрл төвийг одоо ажилуулад бий болгоод явах төр суурь шалтгаан нь ер нь юу байсан бэ? Тэрийг бас та биднэрт ярьж өгнө үү? Ээлтэй ертөнц төрөмс байгуулахыг 2009 онд хамгийн анх үүсгэн байгуулж ирсэн. Тухайн үед одоо миний хүү 2 дахь хүү маань хөгжлийн бэрхшээл гэдэг нэр томьёон дотор орчоод тэгээд яг хүүгээ өгөх газар байхгүйгээс болоод хамгийн анх энэ төрөмс байгуулахыг байгуулж ирсэн хүмүүстэй хамтраад тэгээд хүүгээл дагаж явсаар байгаа л одоо болтол яг хүүтэйгэл хамт ингээл явж байна. Өмнө нь болохоор танах бүр нөө яармагт үйл ажиллагаа явуулсан гэсэн те. Одоо болохоор бас байрлалаа өөрчилсөн байна. Тэгэхээр одоо баг 2 жилийн өмнөөс ер нь юу өөрчлөгдөв? Одоо яаж үйл ажиллагаагаа явуулж байна те? 2018 онд яг энэ цогц үйлчилгээг бий болгоё гэсэн зорилгыг тавьж яг манай хүүхдүүдэд хэрэгцээтэй тэр цогц үйл ажиллагааг бид нэр эрхлээд явж байгаа. Цогц гэж юу гэлээд байна гэхээр хүүхэд боловсролын үйлчилгээг авч ямар нэгэн зүйл сурахын тулд манай хүүхдүүдэд цэргийн засгийн үйлчилгээ зайлшгүй шаардлагатай. Дээрээс нь нэмээд асаргаа сахилгаа хэрэгтэй. Яг энэ хүүхдийг ойлгодог өдрийн туршид энэ үйлчилгээ тасралтгүй байх. Энэ бол маш чухал байдаг учраас бид нэр энэ үйлчилгээгээ одоо илүү чанартай, илүү одоо хүүхдүүдтэй өрсөн ийм үйлчилгээг үзүүлэхийн зорж одоо 18 оноос өнөөдөр хүртэл явж байгаа. Мэдээж нөгөө 2 жилийн өмнө бол бид нэр Viva City MCC-ийн бид нэр түрээсгүй байранд байлгаж одоо энэ үйл ажиллагаа анх эхэлжсэн бол өнөөдөр бол бид нэр яг одоо төрийн дэмжлэгийг туршилтын хөтөлбөрөөр аваад тэгээд яг хотын төвдөө буюу ирчээд илүү нөгөө хүүхдүүдтэй ойр ирчээд ингээд бүтэн цагийнхаа үйлчлэгийг үзүүлээд байж байна. За подкастын гол сэдв рүү ороход ер нь нөгөө хөгжлийн бэрхшээлтийн талаар те хүүхдүүд эцэг эхчүүд ер нь яагаад ойлгох хэрэгтэй юм бэ? Те ер нь хөгжлийн бэрхшээл гэж яг юуг ойлгох юм? Тэр хүүхдтэй гэр бүлд тэр яаж нөлөөлт юм бэ те? Одоо та хүүхдүүдэд гоё ингээд тайлбарлаж өгөөд яриул. Нэлээд олон жилийн өмнө надаас бас асууж ирсэн. Яг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй бид нар яг яаж харилцах хэрэгтэй юм бэ гэж асууж ирсэн. Тухайн үед миний хэлжсэн зүйл нь бид нар одоо энэ өндөр энэ нам эсвэл энэ тарган энэ туранхаа энэний нүдэн жоохон юм гэд бид нар ерөөсөө бусдад харилцахгүй байдгүй шүү дээ. Бид нар харилцаанд үргэлж орж явж байдаг. Яг тэрнтэй адилхан бидний хүүхдүүдийн хувьд хөгжих боломж нь ямар нэгэн биеийн онцлогоос болоод хязгаарлагдсан болохоос биш яг л адилхан. Энэ бол халдварт өвчин биш. Энэ ямар нэгэн одоо байдлаар одоо бид нэр сайхан харилцаад манай хүүхдийн харилцаанд өөрчлөлт ороод эсвэл муухай харилцснаас болоод ч юм уу тийм зүйл огт байхгүй. Тархинд үүссэн гэмтлээсээ болоод яг л одоо яг байгаа л энэ. Тийм учраас хүмүүсийг яг миний хүүхдүүдийг яг байгаагаар нь онцлогоор нь энэ хүн угаасаа л юм байна. Бид нартай яг адилхан юм байна гэдгийг ойлгосоо гэж одоо өнөөдөр хүртэл ажиллаж явж байгаа. Хүүхдүүдийн маань хувьд зарим нэг нь одоо ялангуяа манай элдв ертөнцийн ажилтг хүүхдүүдийн хувьд өөрийгөө илэрхийлэх
боломж хязгаарлагдмал бусдаа үгээр биш дуу хаваагаар харилцдаг. Харилцааны хэл нь одоо бид нар үгээрээ ярилцаад биеийн хилэмжээрээ хэлдэг болвол манай хүүхдүүд бол бага зэргийн биеийн хилэмж буюу дохио зангаагаар өөрийнхөө нэг ганц хоёрхоо хүслийг илэрхийлж чаддаг. Жишээ нь би ууж юм уу, би идэ ч юм уу, надад тухгүй юм ч юм уу. Тэр зүйлийг л бид нар хүүхдийн гаднах төрхөөс мэдэрч чадна. Тэрнээс биш бүтэн одоо яг энэ хүүхэд яг ийм юм бодож байна да, сайхан юм бодож байна да. Эсвэл энэ хүүхдэд жоохон тийм байна да гэдэг тэр мэдээллийг бид нар яг харилцаанаас нь бол ойлгоход хүндрэлтэй байдаг. Гэхдээ миний хүүхдүүд би бодохдоо хамгийн гэгээлэг хүүхдүүд байдаг болов уу гэж боддог. Одоо ямар ч муу мухай зүйл байхгүй. Одоо энэ хүнд би нэг худлаа хэлчихэд даач гэсэн бодол байхгүй тий. За намайг ингэж юм чи би ингэндээ ч гэсэн юм бодол энэ хүүхдүүдэд байхгүй. Заримдаа би хүүгийн тухай шүүн унтж байхдаа бодтгол доо. Миний хүү яг дотроо юу бодож явдаг болоо. Юу бодож байгааг нь би мэдэх боломжгүй учраас. Тэгэхээр ээж нь хүүгийнхээ юу бодож байгааг мэдэх боломжгүй байна гэдэг нийгэм бол бүр илүү те миний үг ойлгохгүй л энэ л нэг хэлбэрэлтэй. Гэхдээ яг л байгаагаар нь ойлгосоо, байгаагаар нь хүлээж аваасаа л гэж үздэг. Хүүн одоо хэдэн настай байлээ? 19. 19 тий. Ямар төрлийн хөгжлийн бэрхшээлтэй гэж ойлгох вэ? Тэгээд оюуны бэрхшээл гэж байна. Тархины үйл ажиллагааны удаашрал гэсэн онцтой өгдсөн. Одоо таны хүүгийн хувьд жишээлбэл ямар төрлийн дэмжлэгүүд хэрэгтэй гэдэг тийм нөхцөлөд нь зүгээр энгийн хүүхдүүдэд тайлбарлаж өгөх юм бол яг ямар болохоор тэр хүүхдийг бид нэр ойлгох ёстой гэж туслах ёстой гэж одоо хэлээд байгаа юм бэ гэж асуувал та юу гэж хариулах вэ? Зүгээр л энгийн харилцаасаа л гэж байна. Одоо яг чи найзтайгаа сайн найзаа гэд ярилцдаг шиг эдгээр хүүхдүүдэд ч гэсэн тийм л харилцаа хэрэгтэй. Одоо энэ төв дээр маань ер нь ямар төрлийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байна. Тэгээд нөгөө нэг энгийн харилцаасаа гэдэг нь шүү дээ. Тэр хүүхдүүд энгийн харилцахгүй байна уу? Яг яагаад байгаа болохоор та тэгж хэлээд байгаа юм бэ? Одоо зарим нэг хүүхдийн хувьд бол бүр ингээд гэрвшдэг тий бүр ингээд бараг цутаадаг зарим нэг тохиолдолд. Одоо жишээ нь би сая хүүтэйгээ хамт цирк үзгээл явлаа л да. Тэгээд нөгөө машинтаа болохоор би тэр болгон гудамжаар хаяа нэг алхдаг болохоос баг алхдаггүй. Тэгээ яг нөгөө цирк үзэх замдаа миний үуч одоо ингээл ийшээ тийшээ гүүгэл явж байгаа том одоо өндөр залуу тий. Тэнгүүд яг нөгөө хажуугаар өнгөрч байгаа хүмүүсээ харцсал мэдэгдэж байгаа байхгүй. Нэг тийм өөр хардаг. Ингээд эвэртэй тулаа харж байгаа юм шиг л хардаг. Тэгээд яг энэ хүү зүйлийг амьдралдаа маш олон амссан. Миний хүү бол тэрийг ойлгохгүй байгаа. Одоо энэ хүн над руу мухаа харж ин ч юм уу те. Өө энэ хүн над руу ингэсэн юм чи би өстэй гэд ингэж бодохгүй байхгүй юу. Миний хүү бол байгаа л тэр. Тэгээд нийгэм болохоор хүн бусад хүмүүс болохоор энэ надаас өөр гэдгийг нь одоо анзаардаг учраас тийм эвгүй үйлдэлүүдийг нэлээд гаргадаг. Яахвтай гэж зүгээр хажуугаар нь зөрөөд өнгөрөхгүй байн хойш эргэж харах ч юм уу. Нэг хоёр хүүхэд хоорондоо чихэндээ шивнэлдэл инех ч юм уу тиймэрхүү тохиолдол бол олон байдаг. Тэгээ энийг одоо ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй асран хамгаалагчийн хувьд бол илүү тусгаж авдаг, айгу эмзэг ханддаг. Яагаад гэхээр бидний хувьд одоо яг миний үетэй адилхан хүүхдүүд өнөөдөр 1-2 дугаар курст орсон явж байна. Манай дээр сайн дурын ажил хийдэг хүүхдүүд маань ч гэсэн миний үеийн насны хүүхдүүд байдаг. За хүүгээ 6 настай болоход үеийн хүүхдүүд сургуульд ороод найзуудаа гэл ингээл явдаг. Энэ болгоныг ингээд хараад байж захта миний хүү ирүүлсэн бол гэдэг бодол байнга төрдөг байхгүй бидний хувьд. Миний хүү ирүүлсэн бол одоо ингээл явж байгаа да. Тэгэл заримдаа одоо ингээд нөгөө гадаа гудамжаар явж байхдаа хүүхдүүд тамхи энэ татцсан ч юм уу тий эсвэл найзуудтайгаа энэ тэнд ингээд нэг ууж идсэн ч юм уу тиймэрхүү одоо яг өөрийнхөө хүүгийн үеийн залуучуудыг харахаараа миний хүү гэсэн бас ингээл явах гэсэн багтаа ч юм уу хүний хийж байгаа зарим нэг тийм буруу үйлдэлүүдийг ч зарсан миний хүү нэг удаа ч гэсэн ингээ гэж боддог болов гэж ингэж бодол төрдөг. Тэгэхээр тийм мэддэг байгаасаа бүр зориуд мэддэг байгаасаа энэ хэсгийг нийгэм маань яагаад гэвэл энэ одоо хүсээд болдог зүйл биш. Хэний ч амьдрал тохиолдож болох эрсдэл. Хинч ямар ч тохиолдолд
юу ч болж магадгүй. Би нөгөө нэг тийм муу зүгнүүд байгаа юм биш. Би ч гэсэн хөгжлийн бэрхшээлийн талаар ямар ч ойлголтгүй тий хөгжлийн бэрхшээл юунаас болоод үүсдгийг мэддэггүй нэгэн галзахтай охин байж захтаа л хүүгөө хөгжлийн бэрхшээлтэй гэдэг нь болгоцсон шүү дээ. Одоо болсныг нь мэдээд тэрнээс хойш хөгжлийн бэрхшээлийн талаар мэдээлэлт болсон. Энэ цагаас өмнө одоо би 24-5 настай гасаа хойш энэ одоо зүйлийг мэддэг болсон. Тэрнээс өмнө би хөгжлийн бэрхшээлийг бүр огтоосоо мэддэггүй юу байдгийг мэддэггүй ингэж явж байсан байхгүй. Одоо эцэг эхчүүдийн хувьд жишээлбэл хүүхдтэй тий хөгжлийн бэрхшээлийн талаар эсвэл жоохон ялгаатай ингээ байгаад шүү дээ. Ялгаатай хэрэгцээтэй ч юм те. Тэр талаар ер нь яаж ойлгуулвал илүү болох юм бэ те. Одоо магадгүй залуу аав ээж үзчихэж магадгүй те. Хөгжлийн бэрхшээл юунаас болоод үүсдэг юм бэ гэж хүмүүс надаас бас их асуудаг. Ялангуяа би өөрөө нөгөө амгаах сурж байгаа эсрэг засгийн мэргэжилтэн болох гээд бэлтгэж байгаа хүн болохоор ч тэр юм уу ингээд энэ салбарт олон жил ажилласан болоод ч тэр юм уу ер нь хөгжлийн бэрхшээл ялангуяа тархины саажилт оюуны бэрхшээл юунаас болоод үүсдэг юм гэхээр хүний тархинд байгаа хүчил төрөгч дутагдсанаас үүдээд бидний хотод бол хоолоор хоолдог бол тархи бол хүчил төрөгчөөр амьсгалж хүчил төрөгч бол тархины хоол. Хүчил төрөгч дутагдсанаас үүдээ тархинд гэмтлүүд гарах эрсдэлтэй байдаг. Нейронууд хүчлэн тархины 12-ны аль нэгэнд нь гэмтэл гарах ч юм уу ийм эрсдэлтэй байдаг. Ялангуяа тархины саажилтын үед бүтэлттэй төрнө гэж ярьдаг. Бүтэлт гэдэг бол тархинд ямар ч хүчил төрөгч очихгүй байгаагийн хэлбэр. Тэгэхээр хүчил төрөгчийн дутагдал, хүчил төрөгчийн архаг дутагдал өөрөө хөгжлийн бэрхшээлийг үүсгэж тархинд нь гэмтэл учруулж байна гэж ойлгож байна. Тэгэхээр энэ тархины саажилт, нейрон шаралтаас үүдэж саажилттай болж байна. Төрхийн янз бүрийн хордлогууд энэ төрхийн эрт үеийн хордлого бол ингээд аажимдаа зүгээр болчдаг. Болвол хожим үеийн хордлого бол ингээд маш одоо аюултай гэж үздэг. Яагаад гэхээр нөгөө эрт үеийн хордлого гэж яг юу хэлээд байгаа юм гэхээр ээжийн бие физиологи нь ургийн бие физиологтойгоо нийцхийн тулд тэр одоо миний биеинд тэг нийцхийн тулд энэ нэг хордлого өгöd байгаа байхгүй юу? Би ээжтэйгээ нийцэх чинь гэх. Тэгтэл тэгээд нийцээд ирэхээрээ нэг хордлого нь гайгүй болоод шимт хижээлээ эксэс аваад ургийн хөгжил хэмээн явагдаад ингээд цаашаа явагдана. Гэтэл энэ нь ингэж даанжирч явсаар байгаад хожим үеийн хордлого гэдэг болвол урагт маш сөрөг нөлөөтэй. Нөгөө шимт хижээлээ авч чадахгүй байдаг тий. Тэгэхээр энэ хордлогоос үүдээд янз бүрийн эмгэгүүд бий болох боломжтой эрсдэлтэй байдаг. Энэ нь өөрөө одоо бид нар нөгөө жирэмсэн болонгууд биднэрт төмрийн бэлтгэл угаарай, тийм витамин угаарай, бие ингэрээ гэд эмчнэрийн зөвлөгөө өгдөг. Төмрийн бэлтгэлийн дутагдлаас болоод эвэрхийн үүсдэг. Гэх мэтчлэн ингээд нөгөө хэрвээ одоо хүүхд олохыг бодож байгаа болвол эхлээд ямар эрсдлүүд байх вэ гэдгийг тооцоолох хэрэгтэй юм л дээ. Би ингэх юм бол урагт ийм эрсдэлтэй юм байна. Тэгэхээр би энийг хэрэглэх юм байна, энийг хэрэглэхгүй юм байна. Би ингэх ёстой юм байна гэдгийг гэр бүлэрээ зөвхөн тэр одоо хүүхэд төрүүлэх гэж байгаа эмэгтэй биш. Хажууд нь аав нь болох гэж байгаа бэлтгэж байгаа нөхөр нь ч гэсэн яг энэ болгоныг тэгээ дээрээс нь одоо нөгөө одоо ихийн хилээд бүрэлдэн цагаас нь хойш хүүхэд бий болдгоо оюун хөгжчихэд гэдэг энэ зүйлийг л манай өсвөр насныхан маш сайн ойлгосон гэж үзэж байна. Ер нь хүний тархи чи өөрөө цөмийн станц ахгүй тархиар бүх зүйл удирдагдаж тархиар одоо бид нар үйл хөдлөл бүх зүйл тархины удирдамж дагуу явж байгаа. Тэгээд тархин дотор яг цөмийн станц шиг нейронууд холбогдож байгаа, сарж байгаа. Бидний бодлыг удирдах гэдэг, биеийг удирдах гэдэг ингээд бүх зүйл байдаг учраас тархийг хамгаалахын тулд бид нар хүчил төрөгчтэй байх хэрэгтэй. Янз бүрийн нийгмийн асуудлууд дээр яг тийм асуудал өөртөө тулгамдаад тэгээд тэрийг туулж байгаа хүмүүс дандаа ингээд тэмцэж гараад төрийн бас байгууллаад тий нийгмээр ийшээ анхаарай гэдэг тийм юм ярьдаг болцсон байгаа харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр таны хувьд бас ингээд өөрөө төрийн бас байгууллага явж ш. Тэгэхээр төрийн ийм дэмжлэг тогтолцоо яг ямар байх ёстой гэж та бодож байна тий. Тэгээ юу нь яг ингээд болохгүй байгаад байна. Зүгээр эргэн үг нь өөрөө айтайхан гоё ингээд амьдрмаар ш. Заавал төрийн бас байгуулахгүйгээр тий. Тэгсэн чинь болохгүй байгаад байна тий. Юу нь болохгүй байгаад байна. Яг миний мөрөөдөл байхгүй юу? Би зүгээр л ажиллая гэж миний хүү очих хэвээр газар очивол тий. Яг л Японд ч юм уу гадаадд байдаг шиг тэгээд амьдрмаар байгаа байхгүй юу? Германд байдаг хөгжлийн бэрхшээлтэй одоо миний хүү шиг
хүмүүс зориулсан юм төрөлцсөн асрамжийн үйлчилгээ байж байгаа. Тэгээд тэнд нь очиод ингээд сайн дурын ажилтнууд ажиллаж байгаа. Яг миний үедээ ажиллаж байгаа. Тэр хүүхдийн асран хамгаалагч нь бол ирж авах эсвэл одоо яах энэ төр нь бол нөгөө хүний эрхийн асуудал. Одоо би жишээ нь эрхтэй байхгүй юу? Төвшингийн ээж гэдэг, төвшингийн өмнө асран хамгаалагч гэдэг эрх хүлээснээс гадна би өөрөө хувь хүн учраас надад бас амралт чөлөө цаг, ажил хөдөлмөр эрхлэх цаг ийм зүйлийг өндөр хүчлэлтэй орнууд маш сайн тооцоолсон учраас хүний эрхийг ингээд хангаж явж байгаа. Гэтэл өнөөдөр би хүүгээ үлдээгээд өөрөөрөө байх тийм газар байхгүй учраас яалтчгүй би бүх хүсэл мөрөөдлөө хаяад тэгээд яг энэ хүүгээ дагаад амьдрахаас өөр аргагүй болчихсон. Тийм учраас тийм нийгмийг бий болгохынсан энэ үйлчилгээнүүд нь ядаж энэ хүүхдийг хөгжлийн талаас нь дэмждэг. Ирээдүйд ч гэсэн энэ хүүхдүүд бүгдээ ямар нэгэн байдлаар эрхээ эглээд тэ нэг эрхтэй баймар байгаа байхгүй хүн юм чинь зүгээр нэг асруулах биш тэ зүгээр нэг хүнээр хоолоо идүүлээд эсвэл ингээд байж ах биш байгаа байхгүй энэ хүүхдүүд хамгийн боломжит дээд хэмжээнд хүртэл хөгжүүлэхэд хүн одоо нийгэмдэр амьдрах боломжийг нь бүрдүүлж өгсөн гэсэн ийм л мөрөөдөлтөй явдаг. Тэгээд яг төрөөс юу хүсэж байна? Төр яагаад дэмждэггүй юм бэ гэхээсээ илүү миний хувьд яг одоо юу гэж мөрөөддөггүй гэвэл төр бид нар одоо төр нэг тал бид нар нэг тал биш байхгүй юу? Хамтдаа бид нар нэг ширээний гол цугаад хажууд нь хөгжлийн бэрхшээлтэй хөвт байгаа байхгүй юу? Төрч төр төрийн босч төр нийгэмч төр тэр чигээрээ энэ хүүхдийн төлөө бодоход яг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлыг хүний асуудлыг шийднэ гэдэг чинь өөрөө зөвхөн тэр хүмүүс зориулсан үйлчилгээ биш байхгүй юу? Энэ бол нийгмийг хамарсан маш инэрэнгүй одоо бидний зориод байгаа хүмүүнлэг тэр нийгмийг бий болж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй ойлголцсон гэдэг хинтээч бид нар ярилцаж чадна гэсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бид нар мэдж байна гэдэг чинь хүний ялгаатай байдал. Энэ бол зөвхөн найзуудын хооронд ч шинэ харилцаан дээр гарч ирэх л асуудал. Одоо 10 жилийн өмнө сургалтын хөтөлбөрт яг бидний хүсэж байгаа энтэй хандлагыг бий болгох агуулгуудыг оруулна гэвэл ямар хуу тийм мэдээллүүд юу н оруулах хэрэгтэй вэ? Заавал нөгөө өөрсдөө хийх гэхээс илүү гадаадын гой гой контентууд байна л да. Хөгжлийн бэрхшээлийн ялгаатай байдлын талаар яг яаж бид нар ойлгох хэвтэй, яагаад харилцах хэвтэй. Тэгээ энэ хүнийг бид нар ойлгосноор надад ямар ач холбогдолтой. Ерөөсөө заавал харилцах албагүй байхгүй манай хүүхдүүдтэй. Гэхдээ одоо яг миний хүүхдтэй ойлгоод харилцаж гин гэдэг, бидний хүүхдийг мэдж гин гэдэг найзынхаа сул талтай, найзынхаа давуу талыг илүү таньж мэддэг те. Илүү өөрийгөө одоо таньж мэдсэн тийм одоо харилцааны маш том хичээл болов гэж миний хувьд боддог. Танаа тэр сайн дураар хүүхдүүд ирж ажилладаг гэж штэ. Тэд нар ер нь одоо юу гэж хэлэх вэ? Эхлээд юу ярьж орж ирэх вэ? Гарахтаа юу ярьж гарах вэ? Ямар хөөрхөн юм бэ л гэдэг чинь манай хүүхдүүдийг анх орж ирээд айдаг хүүхдүүд ч хүүхдүүд манай хараад харж чадахгүй тий. Яг ингээд анх удаа манай хүүхдүүдийг харж байгаа хүүхдүүд. Тэгэхээр гарахтаа бол үнэхээр хөөрхөн юм байна, хайр юм байна гэж зүгээр хайрлал гардаг. Тэгээ ялангуяа манай энэ салбарт ажилладаг хүүхдүүд нь одоо байдаг зүгээр одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдгүй хүмүүсийн хувьд, хүний хувьд миний хүүхдтэй нэг удаа ингээд ойлголцоод ингээд ярилцсан байхад санаад дахиад очихс уулзсан ингээд ийм л хайр дүү хүүхд. За подкаст ерөөхдөө өндөрлүүлэх тал руугаа хандъя. Тэгээд энэ дугаарыг ингээд эхнээс нь дуустал сонсож байгаа хүүхдүүд те магадгүй залуу ээжүүд, охтууд энэ төр ах юм бол та за нэг ийм л нэг юмнуудыг сайн ойлгоод авчаарай эсвэл бусдад түгээгээрэй ч юм уу те тэгж захиж хэлэх одоо санаа гол зүйл юу байна вэ? Ялангуяа нэг охтын подкаст учраас охид маань өөр тийм цаанаасаа төрхөөс өвдөл нь ийм бусдыг хайрлахаар төрсэн юм хүмүүс байдаг. Тийм болохоор аль болохоор одоо тэр одоо нэмжин бусдыг хайрладаг сэтгэлээ ингээд хадгалаасай л гэж хүсдэг. За одоо нийгэмдэр болж байгаа янз янзын юмнуудыг сонсоод ингээд гэж хахад манай охтоос янз янзын авирууд гарч ийн, нааш гарч ийн гэл ингээд тэгээд тэрийг харахтаа эмзгэлдэг л дээ. Тэгээд аль болохоор
энэ талаар ер нь бол сургалтуудыг өгдөг. Сургуулиудад очиж хөгжлийн бэрхшээлийн талаар ойлголтуудыг өгөөд хөгжлийн бэрхшээл юунаас болж байгаа талаар мэдээлэл өгөөд ингэж явж байгаа. Тэгээд би охтуудыгаа тэр охин эмэгтэй тэгээд бүр цаанаасаа тэр өгөгдлөөрөө амьдраасаа л гэж хүсдэг. Тэгжэл боддتي. Тэгээ өгөгдлөөрөө амьдрж байхад бүх зүйл амьдрал хэцүү байсан ч эмэгтэй өөрөө чадвартай баггүй юу? Тэрийг даваад тулаа тэгээд хайр дүүрэн амьдраасаа гэж хүсэж. За подкастын маань урилгыг хүлээн аваад бас одоо өөрсдийнхөө төв дээр бид нарыг ураад те ийм сайхан одоо яриаг ярьсан танд маш их баярлалаа. За баярлалаа. За үзэгчдээ тэгэхээр Охтын подкастын энэ дугаар энэ түрээд өндөрлж байна. Тэгээд та бүхэн хөгжлийн бэрхшээл юу яагаад те хөгжлийн бэрхшээл гэж юу юм те юунаас олж үүсдэг. За тэгээд бид нар яагаад энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг зүгээр юу ойлгох хэрэгтэй юм бэ гэдэг талаар бас нэлээд гоё одоо уус уртай мэдээллийг та бүхэн олж авч чадсан болоо гэж бодож байна. Тэгээд подкастаа дуустал сонсон та бүхэнд баярлалаа.